6-аас 10 насны хооронд 160-тай одоо Elon шиг IQ-тэй хүүхдүүд манай улс 7-аас 8 хүүхэд байна. Тэгээд заримдаа юу гэсэн байхгүй гэсэн. Яг гэх юм бол team хавар. Хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ хавар нандин хомс хайр юмнуудыг цуглуулаад тэгээд тултлан цэцгэлэх одоо бордох хэрэгтэй байхгүй юу? 7 хүүхдийг бүр ингээд тултлан менторлээ багшлаа. Явах нь үнэтэй биш. Гэхдээ үр дүн амар ахгүй. Яг гэх юм бол эдгээр шин сектор бий болгодог. Шин компаниудыг групп компаниудыг үүсгэн байгуулдаг. Шин юм олж авдаг. Шин санаа гаргадаг. Шин арга олоод энүүгээрээ дамжуулаад инновац гаргагаад энүүгээрээ дамжуулаад компани үүсгэн байгуулдаг хүмүүсийн ажлын байр бий болгодог. Татварын орлогыг бий болгодог гэх мэтчлээ. 3-7 хоногийн өмнө second podcast-аар би ярьсан бэ гэх юм бол ер нь хүүхдээ ямар сургууль явуулах хэрэгтэй юм бэ? Монголд ер нь ямар сургууль дутж байгаа юм бэ? Манай Монгол улс ер нь бол ягаад ийм хогийн цэг дээр явсаар л байгаа юм бэ? Ийм боловсролын сектор оюун ухаан бүтээмжтэй холбоотой юм шүү. Тэгэхээр манай Монголд юу дутж байгаа юм бэ? Нэмээд таад өөрөө хүүхдтэй юм бол ямар сургууль руу хүүхдээ явуулах хэрэгтэй юм бэ? Энийг одоо хальт ярьцгаая. Одоо өөрөх юм уу л за. 150 IQ-тэй хүмүүстэй би уулзж байсан. Хөрөнгө оруулалтын ертөнцийн дээр. За тэгээд тэд нар ингээд зүгээр ингээд баг физикч, математикч маягаар тэрийг хийж байгаа байхгүй. Би тэрдний яриаг ойлгохгүй. Монгол бас супер мундаг бизнесмэнүүд нь байгаа. Судлаач нь бас байгаа, бүтээсэн хүмүүс нь байгаа. Тэд нартай уулзах юм бол зиндаанда айгүй ойлгомжтой болоод ирдэг. Би бас өөр жишээлбэл од жаргал захилтай би уулзаж үзээгүй. Гэхдээ уулзах юм бол ямар амар ухаантай сэргэлэн туршилтай хүн юм бэ ойлгоод авчихна. Баатар сайхан хулан захилтай би тулж ажиллаж байсан. Яг доор Townbox Group-ийн хоёр үүсгэн байгуулагч нь. Хоёулаа гоц ухаантай. Баатар сайхан захирал арай эмоцтой, арай ширүүн яг нөгөө женжин шиг хүн. Хулан захирал бол яг эрдэмтэн хүнийг ингээд шууд оншилдог. Энэ хүн яг яах гээд байгаа юм бэ? Миний хизээж харддаггүй, ойлгодоггүй юм надаас хамаагүй илүү ухаантай учраас баг инстинкт мэтэр ойлгож байгаа байхгүй. За энэ зүгээр эхлэл шүү. Зүгээр ойлгохгүй заяа. Тэ. Тайлбараад өгдөө гэсэн ч ойлгохгүй. Бүр ингээ ам дотроо зажлаад за эдрийн гэрээ гэд халбгаар өгсөн ч би ойлгохгүй. Тэдний нүдэнд би зүгээр сармагч юм байхгүй. Зөв физикч, математикч тэгээд зарим супер амжилтанд хүрсэн хүмүүс тийм тайлбар ингээд сонсохороо би юусоо ойлгож чадахгүй байгаа. Яг гэх юм бол тэдний местэнд би хүрээгүй байгаа. Эсвэл хизээж хүрэхгүй. Окей. Местэнд зарим юм дээрээ хүрч болно. Гэхдээ тэрний юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хүрээлэл хэрэгтэй. Гэхдээ тийм хүрээлэл байхын тулд тухайн сургууль маань тэ шигшүүр ашиглах хэрэгтэй. Шүүлтүр ашиглах хэрэгтэй. Тэ баахан баян айлын эрхлүүлсэн ухаан муутай соёлгүй хүүхдүүдээр сургуулаа дүүргэх юм бол тийм орчин бүрдэхгүй. Окей. Тэр сургуулийн орчин дээр маш одоо баг хамаг анхаарлал тийшээ явах хэрэгтэй. Ямар хүүхдүүд чиний хүүхдийн хажууд тийм зөвхөн баруун урд арт чинь суух юм бэ? Номер 1 юм. Тийм учраас дахиад нэг 10-15. Тэгээ бүтээмж нэмэгдчихдэг. Тэгээд дахиад сургуулийн орчныг бас яагаад өөрчлөх ёстой юм бэ гэх юм бол хамгийн том шалтгаан юу юм бэ гэх юм бол 30 хүүхдийг ингэ суулгаж байгаа. Хамгийн тэрэг хүүхдийн хурдаар явж байгаа. Тэ. Тэгээд ер нь бол амжилттай хүүхд одоо жишээлбэл Орос 3 байгаа. Өнөөдөр бол ерөөсө тохирохгүй. Миний зүгээс. Гэхдээ 70-80-ад ондоо тийшээ ямар хүүхдүүд явдаг байсан бэ гэх юм бол ер нь хамгийн боловсрол өндөр алтан тушаалтай социализмын даргын хүүхдүүд нь явдаг байсан гэх мэтчлээ. Тэд нар мэдээч нөгөө ном уншдаг, дадал зуршин шал өөр. Тийм учраас одоо өнөөдөр ингээ харах юм бол банк, санхүү, томоохон групп корпорац захирлууд нь үүсгэн байгуулагч нь. Гэхдээ Орос 3-аас нөх амар олон үүсгэн байгуулагч ерөөсө гарч ирээгүй. Ер нь бол сайн захирлууд гарч ирсэн гэх юм уу та. Окей. Тэр орчноосоо бий болсон. Шүүлтүрөөсөө бий болсон. Ямар хүмүүс тийш хүүхдүүдэд явуулж байгаа юм бэ? Окей, энэ дүрмийг ингээ ашиглах юм бол нэгдүгээр сурвал бас яг адилхан. Хотын төвд 40 мянгад тэр ягаан байшнууд дотор хэн амьдардаг байсан бэ гэх юм бол төрийн оролцоотой хүмүүс, намын хүмүүс гих мэтчлэн өөр зиндааны хүмүүс нь явдаг байсан. Тийм учраас тэндээ тийм
сайн үр дүн гардаг байсан. Одоо үр дүн ямар байгаа юм бэ би яг сайн мэдэхгүй байна. 11 дугаар сургууль бас яг адилхан шүүлтүр ашигладаг. Энэ хүүхэд ерөөхдөө логик, математикийн потенциалтай юм уу, үгүй юм уу? Тэр дээр үндэслээд сонгоод авчдаг. Тийм учраас тэндээс илүү их үр дүн гардаг. Гэхдээ тэрэн дээрээ дэндүү найрсаг, дэндүү одоо соёлтой шүүлтүр тавьж эхэлж байгаа. Нэмээд энэ тэр шүүлтүрийн систем тэр сургуулийг одоо бузардуулж байгаа процесс нь яг юу юм бэ гэх юм бол манай хүүхдийг оруулчих тэхүү. Тэгээд ширээний доогоор юу гэдэг юм бэ гэх юм бол ёндоо авилгал өгдөг байхгүй юу. Окей. Тэгээд мөнгөөрөө тэрийг зохицуулцдаг, тэрүүгээрээ дамжуулаад тэнд байх ёсгүй хүүхдийг оруулцдаг том асуудал. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За контент өргөжлөл. Удаан сурдаг тий. Окей. Тэгээ хүмүүс одоо наваа шүүмжилтэхтэй үнэн гэж та ойлгож байгаа хаа. Гэхдээ энэ улсыг одоо Elon Musk Америкийн эдийн засгийг 1 юм уу 2% нөлөөлж байгаа хаа. Тэ? Одоо Марс руу ингэ явчаад эсвэл чи оюу толгойд ажиллаг тий. Оюу толгой бид нар юу хийдэг байна гэх юм бол нэг шорон донд нэг жоохон алт зэсний үлтгэлийг ингэ баяжуулаад яваад байгаа байхгүй юу? Тэ? Дэлхийн анх бүтээгтэй хав халуун энэ боловсролтой ямар хамаатай юм бэ гэх юм бол хүүхд болгоныг яг адилхан ямар ч нөгөө англиэл хийхгүйгээр ямар ч зиндаа гэхгүйгээр одоо би жишээлбэл бас та энэ дотор зиндаанда хэлэх юм бол та надад гомдож эхэлнэ. Яг гэх юм бол нэг эмоц үүсгэх юм. Яг гэх юм бол би биш юм уу? Би бас тийм эрэгтэй биш юм уу? Зарим юм дээр зүгээр шулуух хэлэх хэрэгтэй байхгүй юу? Шалгалт үг. Тэг чи эрэгтэй юм уу үгүй юм уу? Чамд хэлээд үгүй. Окей? Яг гэх юм бол 100-аас дээш IQ-тэй биш юм бол заяа чи математик угаасаа тэр гүнзгий математик угаасаа ойлгохгүй. Окей? За тэгээ 130-аас дээш IQ-тэй биш юм бол чи тэр сансар хар нүх тэр гүн физикийн математик бас ойлгохгүй. Би ойлгохгүй. Яг гэх юм бол би өөрөө 130 IQ-тэй биш. Би физик математикийн чиглэлээр явдаг юм уу үгүй юм уу гэд бодож исэн. Гэхдээ 12 одоо Германд 12 13 дугаар анги бас байгаа. 13 дугаар анги дотор би юу мэдэрсэн бэ гэх юм бол зиндаанда надаас хамаагүй ухаантай хүүхдүүд байгаа юм байна. Би тэндээ зүгээр лузер болох юм байна. Энэ миний тоглоомын талбай ерөөсөө биш ээ. Энэгээр юу хэлэх гээд байна гэх юм бол сайн нэг оюу толгойн жишээ ярьсан байхгүй юу? Одоо ухаан муутай хүүхдүүдийг бүгдийг цуглуулаад бүгдэнд нь яг адилхан анхаарал өгөөд яг адилхан хэмжээний хөрөнгө олт өгөөд яг адилхан ном, яг адилхан багш, яг адилхан орчин ингээ өгчих юм бол бид нар юу хийж ийна гэх юм бол одоо яг тэр уул уурхаа тэр ажил явж байгаа процессыг өргөжлүүлж байгаа гэсэн үг. Юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр оюу толгойч байна уу, эрдэнэ доторч байна уу, тэр зэсийн агуулмж айгу багтай. Тийм учраас тийм тэслэгээ явуулах хэвээр, зөөх хэвээр, бутлуур руу оруулах хэвээр, бутлсныхан дараа яалган шүүн тэгээд Монгол дотор нэг 20-оос 30% агуулмжтай зэсийн баяжмлыг бид нэр өшөө дахиад хэдэн рүү явуулаад зэсийн молибден гих мэт шиг юм гаргаж байгаа байхгүй юу? Хайрын потенциал. Бид нар юу гэсэн бэ гэх юм бол тэр шороо чулуунаасаа зис авах нь одоо боловсролын системийн үүрэг яс мөн. Гэхдээ бид нар бас юу гэсэн бэ гэх юм бол супер ордуудыг хайх хэрэгтэй байхгүй юу? Тэр юу гэсэн юм бэ гэх юм бол 130, 140, 150-ийн оюун ухааны коэффициенттэй хүүхдүүд Монголд ч гэсэн байгаа. Тэднийг энгийн сургуулиуд ерөөсөө оруулж болохгүй. Яг гэх юм бол тэд нар эвдэрдэг юм. Ямар удаан юм бэ? Ямар юм бэ? Тэгэл бусдаа яг адилхан зэрэгцээд явах ёсгүй хүүхдүүдийг яст мэлхийн хурдаараа ингээ юмын заана гэдэг чинь тэд нар ингээд арх угаад эхэлдэг, тамхи татаад эхэлдэг ингээд хэрэгцээтэй stimulation хэрэгцээтэй challenge хэрэгцээтэй ингээд stimulus юус авч чадахгүй байгаа учраас тэр ингээ өгчдөг байхгүй юу? Тэгээ хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол бид нар юу ихтэй вэ гэвэл заяа. Өрөмт нөгөө
одоо оюу толгой эрдэндийг яагаад тэнд ухаад байгаа юм бэ гэх юм бол тэнд зэсийн одоо процент нь арай өндөр байгаа. Тэгээд яагаад олж авсан бэ гэх юм бол бид нар тэнд өрөмтсөн хайгуулга явуулсан. Улсаараа хүн гэдэг юм бас нөөц гэсэн потенциал гэсэн манай улсын потенциал. Тэгээ би юу хэлээд байна гэх юм бол зүгээр одоо дижитал болцсон байгаа. Онлайнаар IQ тест авах нь айгүй амархан болцсон. Анхны судалгаа явуулчаад окей өндөр потенциалтай хүүхдүүд энэ юм байна. Нэмээ тэрийг баталгаажуулах хэрэгтэй. Яг гэх юм бол монголчууд бас дахиад авилгаараа тэр тестийг ингээ бузардуулчихсан заяа. За тэгээд 2 удаа юм 3 удаа баталгаажуулсны дараа бид нар юу хийж яах юм бол өрөмдлөл хайгуулга явуулж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө агуулга маш өндөртэй хүүхдүүдийг аваад бөөгнөрүүлэх хэрэгтэй. За тэгэхээр манай Монгол улсын хүн амын 3.5 сая хүмүүс байгаа. Тэгээд би хэдүүлээ одоо зүгээр ChatGPT-гээр яваад асуугаад үзчихье заяа. Ер нь бол юу би одоо ChatGPT-с юу асуух юм бэ гэх юм бол 3.5 сая хүний дунд хэдэн одоо 150 IQ-тэй хүүхдүүд байгаа юм бэ? Би юу асуусан байгаа юм 3.5 сая Монгол иргэн байгаа. За тэгээ тэр дундаа 6-аас 10 настай 130-аас дээш IQ-тэй хүүхдүүд хэдэн ширхэг байгаа юм бэ? Статистикийн тархалтын одоо стандарт тархалтын дагуу. Одоо ингээ бодож үзэж байна тий. За хүн амын 6.5-аас 7% 6-аас 7 настай. За 3.5 сая гэдэг чинь нийтдээ 6-аас 10 настай хүүхдүүд ойролцоогоор 245 байгаа. За энэ юу юм бэ гэх юм бол an IQ of 130 2.2% of population. Okay? Энэ standard deviation 15 гэсэн үг. За 245 үржүүлэх нь 0.022 гэдэг чинь 5390 хүүхэд байгаа гэсэн үг. Okay? Энэ юу юм бэ гэх юм бол шүүгээд байгаа үстэй хайгуулга хийж байгаа үстэй. За иймэрхүү төрлийн хүүхдүүдийг шүүгээд авчаад. Тэгээ заавалчгүй 130-тай ерөөс эхлэх хэрэггүй. Окей? 130 бас Elon шиг биш аахгүй юу? Окей? Bill Gates шиг биш аахгүй юу? Тэ? Тэр Edison, Tesla шиг биш аахгүй юу? За 150 IQ одоо асуулаа. Тэ? Окей. Mean is 100 хүүхдийн standard deviation 15 3.3 standard deviations 0.04 1 in 2000 people. За тэгээ 245 гэх юм бол 105хан хүүхэд байгаа байхгүй юу? Окей? 105хан хүүхэд 6-аас 10 насны хооронд манад тийм цөөхөн гоц ухаантай хүүхдүүд байгаа байхгүй юу? Хомс, ховор, хайр. Тэ? За 160-тай. Энэ бүр 3-4 ч байж магадгүй тий. За 1 in 30,000. За хардаа. Окей. 6-аас 10 насны хооронд 160-тай одоо Elon шиг IQ-тэй хүүхдүүд манай улсад тий 7-оос 8 хүүхэд байгаа. Тэгээд заримдаа ерөөсөй байхгүй гэсэн үг. Яг гэх юм бол team хавар. Окей. Хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ хавар нандин хомс хайр юмнуудыг цуглуулад тэгээд тултлан цэцгэлэх одоо бордох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ 7 хүүхдийг бүр ингээд тултлан менторлаад багшлаад явах нь үнэтэй биш. Гэхдээ үр дүн амар ахгүй яа гэх юм бол эдгээр шин сектор бий болгодог, шин компаниудыг групп компаниудыг үүсгэн байгуулдаг, шин юм олж авдаг, шин санаа гаргадаг. Шин арга олоод энүүгээрээ дамжуулаад инновац гаргагаад энүүгээрээ дамжуулаад компани үүсгэн байгуулдаг хүмүүсийн ажлын байр бий болгодог, татварын орлогыг бий болгодог гэх мэтчлээ. За хэлгээд байгаа юм айгүй ойлгомжтой тий. Одоо 150-аас дээш IQ-тэй 105 хүүхдийн байна. 160-аас дээш 7 хүүхдийн байна. Гэхдээ 50000 хүүхдийн сургууль бас ерөөхдөө боломжтой заавалчгүй 50000-тай байхсгүй. Гэхдээ супер гоц ухаантай хүүхдүүдийг улс даяараа ингээ хайгаа явах үнэтэй биш ээ. За яа. Тэгэхээр 1000 хүүхдийн сургуулийг барих нь бас тийм амар үнэтэй биш ээ. Тэгэхээр тэр 1000 хүүхдэд зориулаад хамгийн мундаг багшуудын тийш явуулах нь бас тийм амар үнэтэй биш ээ. Гэхдээ тэд нарыг ингээд 10 жил хөгжүүлээд
бордоод хөгжүүлээд тийм дэлхий үзүүлээд тэгээд их орондоо буцаагаад ирнэ шүү. Тэгээ хамгийн гол нь битгий улс төрлөө ороорой ихэндээ тий ажиллах хэвээр өөрийнхөө компани үүсгэн байгуулсан байгаа ба тиймэрхүү хатуу нөхцөлийг ээж автаа яг тавьж болох юм уу гэмүү тийм гэрээ мэрээ жоохон хууль бус байж магадгүй. Гэхдээ ерөөхдөө тийм хүлээлттэй болгоод ирчих юм бол манай улс бүр алах байхгүй юу? Ойлгож байна уу? Айлмаг чулуу хамаг үнцэнтэй юм голд нь орцсон. Тэгээд жоохон ингээд шингэн байхаа болоод чулуу болоод ирсэн чинь сансраас нөгөө явж баяжуулаад одоо Elon Musk өөрийнхөө SpaceX-ийн пуужгаа хизээ нэгэн цагт сансарт байгаа цэвэр алт, цэвэр төмөр, цэвэр молибден, цэвэр зэсэн хэдэн мянган тонн чулуу ингээд зөөгöd авчираад тэгээ баяжуулах хэрэггүй болчих واخхой. Окей, Elon Musk пуужгийн одоо технологиг хэд дахин сайжруулсан учраас одоо хэмтхэн болж байгаа гэсэн. Тийм ээ. Бид нар яг адилхан тэр стратеги, тэр аргыг манай хамгийн хэрэгцээтэй ирээдүйд хамгийн хэрэгтэй юм дээр ингээд явах хэрэгтэй. Гэхдээ энэ дээр ингээд хүн болгон адилхан эрэхтэй боловсролын систем хүн болгоныг адилхан яах хэрэгтэй бла 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 гэж ярих юм бол заяа амар хайр шал хэрэггүй. Тийм учраас манай улс бас өргөжлөхгүй байгаа байхгүй юу? Авах юм бол gravity байхгүй болохгүй. Юу? Энд юу үйдэг гэсэн? Ой толгой энд 0.1 тий. Тэгээд тэгээ энгийн хүүхдүүдэд энгийн сургууль тий. Айгүй ойлгомжтой. Гоц ухаантай хүүхдүүдийг өөр сургууль байх хэрэгтэй байхгүй. Тэгжээч бид нар явна. За энэ дээр өөр үзэл бодлоо хүмүүс байх магадaltaй. Надаа хамаагүй энэ бол явна. Элидийн баталгаажсан. Тэгээ ажлын байр бий болгодог. Үндсийг бүтээдэг хүмүүс 80 IQ-тэй биш. 100-ийн IQ-тэй биш. 115-ийн IQ-тэй ч биш заяа. Наа чи хүн хальт жоохон илүү их үндсийг бүтээж байгаа нэг 20 30 40 хүний ажлын байр бий болгож байгаа. Тэгээ миний IQ ойролцоо хэдэн бэ гэх юм бол 122-аас 128-ын хооронд явж байгаа. Окей. Гэхдээ 135-ийн IQ-тэй хүн 100 200 хүний ажлын байр бий болгохдаг. 145-ийн хүн зөв хүмүүжүүлсэн, зөв хөгжүүлсэн байх юм бол хэдэн мянган хүний ажлын байр бий болгохдаг. Тэгээ 160-ийн IQ-тэй хүн цоо шиг юм бүтээдэг байхгүй юу? Окей. Тэрийг хэдүүлээ хийх ёстой. Нөгөө боловсролын салбар дээр миний хувьд бол яг энэ дутж байгаа энийг тэгж ярих гэсэн. Доор нь янз бүрийн хүмүүс нэ гэж ярьжсэн. Тэгээ таад өөрөө бас энэ подкастыг бүтнээр сонсмоор байгаа юм бол доор линк байгаа. Second channel дээр 50 бит 2 3-7 подкастыг сонсож аваарай. Миний хувьд бол сонирхолтой яриа болсон байх гэж бодож байна.